2 дугаар Петр 1-ийн 1-ээс 11. Смогоос уншлаа. Христ Есүсийн боол бөгөөд элч Шимон Петрээс бидний Бурхан ба аврагч Христ Есүсийн шудраг чөлөөлөлтийн ачаар биднийхтэй адил итгэлийг хүлээн авсан хүмүүст хандан бичиж байна. Бурханыг бас бид бүгдийн эзэн Есүсийг таньж мэдснээр ирдэг хайр нэгүсэл амар амгалан та нарын дээр бялхан байх болтугай. Биднийг цог жавхлан эрхэм чанар руугаа дуудсан түүнийг таньж мэдхийн хэрээр түүний бурхан хүч нь амьдрал ба сүсэг бишрэл маань хэрэгтэй бүхнийг бидэнд сойрхож байдаг. Тэрээр үн цэнтэй гайхамшигтай амлалтуудаа та бидэнд хайрлсан учраас үүгээр нь та нар энэ хорвоо дээрх ялзарсан хүсэл тачаалаас ангижран бурхан чанарыг хуваалцагч болох учиртай. Иймээс та нар бүх талаар чармааж итгэл дээрээ эрхэм чанарыг, эрхэм чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ бие захирах чадварыг, бие захирах чадвар дээрээ төвчээрийг, төвчээр дээрээ сүсэг бишрэлийг, сүсэг бишрэл дээрээ ах дүүгийн хайрыг, ах дүүгийн хайр дээрээ бүгдийг хайрлах хайрыг нэмэгтэн. Та нар эдгээрийг өөрийн болгоо зогсохгүй улам өсгөж нэмэгдүүлсээр байвал бид бүгдийн эзэн Христ Есүсийг таньж мэдэх зам чинь дэмий хоосон үр дүнгүй өнгөрнө гэж үгүй. Харин эдгээрээр дутдаг хүн нь харлган, богино бодолтой, урдын гим нүглээс цэвэрснээ мартсан хүн юм аа. Тиймээс ахан дүүсээ дуудагдсан, сонгогдсон гэдгээ баттахын тулд илүү их чармаалт гарга. Та нар эдгээрийг баримталж явбал яавч бүдрэхгүй. Эцэст нь бид бүгдийн эзэн аврагч Христ Есүсийн мөнхийн хаант улсад орох эрх нь та нарт бүрэн дүүрнээр өгөгдөжээ. Амен. За, Илч Паулийн энэ загтал маань бас л нэлээд баялаг. Яг бидний амьдралтай шууд холбоотой, бодит амьдрал руу шууд хандаж ярьсан үг байгаа. Тэгэхээр яг энэ 11 ишлэлийг унших юм бол хэд хэдэн үг нэлээд давтагдж байгаа үг ухагдах юм. За тэрний нэг бол Бурханыг таньж мэдэх тухай. Бурханыг таньж мэдсэний үр дүн нь юу байдгийг, Бурханыг таньж мэдснээр хүний амьдралд ямар өөрчлөлт гардгийг, Бурханыг таньж мэдснээр бид нар яадгийн бэ гэдэг зүйлийг бидэрт нэлээд хэлж өгч байгаа. Тийм учраас одоо өнөөдрийн энэ 11 ишлэлийг дүгнээд хэрвээ гачиг өгье гэвэл би бол Бурханыг таньж мэдхийн тэнгэрлэг ивэл гэж хэлж болохоор байна. За эхлээд цөмөрөө 1-ээс 2 дугаар ишлэлийг харъя. За мэдээж энэ дээр загтлыг эхлүүлж байгаа. Петр өөрийгөө хэн гэж нэрлсэн бэ гэхээр өөрийгөө Христ Есүсийн боол бөгөөд элч гэж хэлж байгаа. За хамгийн түрүүнд боол гэж хэлээд дараа нь элч гэж хэлж байгаа. За боол гэдэг маань эзэн хүнийхээ үгээр, эзэн хүнийхээ даалгавраар бүх зүйлийг гүйцэтгэж яадаг. Өөрийнхөө дураар авиралдаггүй, өөрийнхөө дураар амьдралаа шийддэггүй, шийдвэрээ гаргадаггүй, яг эзний хийгсэн зүйлийг л хийж яадаг. Тэгэхээр энэ дээр Петр өөрийгөө за би бол эзэн амьдралаа бүрэн зориулсан, эзний амьдрал, эзний тушаалаар, эзний даалгавраар би амьдралаа өдөрдүүлээд явж байгаа гэж. Нөгөө талаасаа би бол бас элч буюу сайн мэдээг тунгалах үүрэг даалгаврыг эзнээс авсан. Энэ үүрэг даалгавраа би бас ухамсартайгаар биелүүлэхийг хичээж байгаа нэгэн байна гэсэн утгатай хэлж байгаа. За Петр цааш нь бидний Бурхан ба аврагч Христ Есүсийн зөв шудраг чөлөөлөлтийн ачаар биднийхтэй адил итгэлийг хүлээн авсан хүмүүст хандан бичиж байна. За захидлыг хүлээж авсан хүмүүс нь өөрийгөө би эзний боол, би эзний элч гэж хэлж байгаа. Гэхдээ би тэглээгээд та нараас илүү биш. Тэглээгээд би та нараас онцгой биш. Харин энэ захидлыг хүлээж авч байгаа хүмүүс нь яг л Петрийнхтай адилхан итгэлийг хүлээж авсан гэдэг нь нэг өсөндөө буцаагаад яг бид нар бол яг л адилхан төвшөнд байгаа хүмүүсээ. Би та нараас илүү биш. Та нар надаас доор биш. Бид нар яг л адилхан итгэлийг авсан. Тэр итгэл маань юугаар дамжиж ирдэг вэ гэхлээр аврагч Христ Есүсийн чөлөөлөлтийн ачаар буюу Есүсийн хийсэн сая бид нартэй эзний зоогийг барьсан. Тэгвэл яг эзний зоог дээр төлөөлж байгаа тэр үйлдэл, тэр утгаар биднэрт ирсэн итгэлийг хүлээж авсан хүмүүст би бичиж байна. За тэгээ 2 дугаар эшлэл дээр чухал зүйл маань ба.
Бурхныг бас бид бүгдийн эзэн Есүсийг таньж мэдснээр ирдэг хайр нэгүсэл амар амгалан нь та нарын дээр бэлхэн байх болтугай. Мэдээж загтлын эхэндэр Паулийн загтал дээр тэр Петрийн загтал бусад ерөнхий загтлууд дээр энэ хайр нэгүсэл амар тайван бэлхэм дүүрэн байгээ та нарын дээр байх болтугай гэдэг хэллэг маш илбэг байдаг. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хоосон юм уу эсвэл нэг албан ёсны хэлэх ёстой хэллэг гэж бид нар ойлгох хэрэггүй. Харин эндээс бид нар яг энэ үгээр нь бид нар ойлгох хэрэгтэй. Эзэн Бурхныг болон эзэн Есүсийг таньж мэдснээр ирдэг юу гэж байна? Хайр нэгүсэл амар амгалан. За тэгвэл бидний амьдралд Бурхнаас өгдөг тэр амар амгалан хайр нэгүсэл нь хизээ яаж ирдэг гэж байна? Бурхныг Есүс Христийг таньж мэдснээр амар тайван ирдэг. Бурхныг таньж мэдснээр нэгүсэл нь ирдэг гэж. За тэгээд та магадгүй Есүд итгэхээс өмнөх үеэ бодох юм бол яг энэ хоёр зүйл нэлээд таны амьдралд дутагдaltaй байсан байж магадгүй. Амар тайван, хайр нэгүсэл. За миний хувьд л ямар ч байсан тийм байсан. Амар тайван гэдэг зүйлийг яг би Есүд итгэсний дараа яг нэг тийм тайвшрал, сэтгэл зүрхний гүнд нэг тийм итгэл, баяр хөөр, гэрэл гэгээ, ирээдүй нэг за юу ч болж исэн гэсэн нэг тийм тайван байдал хизээ ирсэн байвал Есүд итгэсний дараа. Тэгвэл энд хэлж байгаа амар тайван гэж юу вэ гэхээр зүрх сэтгэлийн гүндэх тэр нэг тийм тайвшрал, Бурханд итгэж найдсан хандлага, итгэж найдсан байдал бас нэг тийм намуун дүлгүн байдал. Бидний амьдралд ороо бусгай хэцүү хүнд янз бүрийн асуудалтай байсан ч гэсэн тэр нь мөнгө санхүүч бай, харилцаач бай, юу ч бай, яг сэтгэл зүрхний гүнд цаана өөрөө тайван. Тэр байдлыг хэлж. Тэгвэл далайг бид нэг харах юм бол далайн дээд хэсэгтээ бол давлгаатай, салхитай, шуурхтай байдаг те. Тэгвэл усны гүн рүү орохлоор ямар байдаг вэ? Тэр шум, тэр ширүүн, давлгаа, салхи тэр дээр болж байгаа ертөнцөөс тис өөр тайван, нам гүм, жим те тэнд байгаа тэр ургамал амтэн загас ерөөсөө ингээд нэг тийм тайван ингээд дөлгөөхөн зөөлхөн ингээд явж байдаг штэ. Яг тэрэн шиг үнэхээр Христэд итгэсэн хүний амьдрал хэрвээ үнэхээр Бурхныг яг зөв таньж авсан, Есүс Христийг зөв таньж авсан бол тэр хүний амьдралын яг гүнд нь яг ийм амар тайван суудаг. Магадгүй өнгөн талдаа тий гадна талдаа эсвэл төр зүрийн хугацаагаар юм уу нөхцөл байдлаас болоод янз бүрийн зүйлээс болоод хэцүү байж болно. Гэхдээ харин зүрх сэтгэлийн гүнд маань эзэн биднэрт амар тайвныг өгдөг. За хоёр дахь зүйл нь тэгвэл энэ хайр нэгүслийг бас эзэн биднэрт өгдөг. Хайр нэгүсэл гэж юу вэ? Хайр нэгүсэл гэдгийг Библийн дагуу ингэж тодорхойлдог. Хүртэх учиргүй өршөөл инэрлийг хүртэхийг хайр нэгүсэл гэдэг. Хүртэх учиргүй, хүртэх зохисгүй, хүртэх ёсгүй байсан зүйлээ хүлээж авж байгааг нэгүсэл гэж. Нөгөө талдаа өршөөл нь болохоор хүртэх ёстой юмаа хүртэхгүй байгааг. Нэгсэндээ шийтгэл авах ёстой байсан бол өршөөгдөөд Есүсийн үхлээр, Есүсийн өргөсөн өргөлөөр дамжуулан чөлөөлөгдөж байгаа. Харин нөгөө талдаа хайр нэгүсэл нь бид нар Бурхнаас тэр хайрыг авах ёстой, зохистой хүмүүс биш. Байтал Бурхнаас авсан. Бурхнаас тэр хайрыг авсан, Бурхнаас инэрлийг авсан, ивэлийг авсан, ерөөлийг авсан. Тэр бүхэн маань хайр нэгүсэл ба. Тэгэд итгэхээс өмнө бидний амьдрал за хүн болгоны амьдрал заавал тийм биш. Гэхдээ зарим хүмүүсийн амьдрал би яаж өөрийгөө бусдад би батлах вэ? Тэ? Би хүний дор яаж орохгүй явах вэ? Яаж нэг ийм юмтай болчих вэ? Яаж нэг тийм юмтай болчих вэ? Эсвэл би бүх юмыг өөрийн хүчээр ингээд нэг махран зүтгэрсэн, улаарсан, дайрсан нэг тийм дүр зурагтай амьдрал байдаг. Нөгөө талдаа бас гим нүглийн ял зэмээ мэдчихийдэг. За би чинь нүгэлтэй хүн гэдгийг мэдчихийдэг. Тэрний буруутгалыг үүрээд явж байдаг. Би чинь муухай хүн гэдгээ магадгүй мэдээд явдаг. Гэхдээ тэрнээсээ яаж салахаа мэдэхгүй. Тэр нэг ялыг ингээд байнга үүрж хүнд явсан хүмүүс бас байдаг. Тэрнийхээ хүлээс боочлолд амьдарч байдаг. Харин тэгвэл Есүст итгэснээр
юу ирж яана гэхээр амар тайван, хайр нэгүсэл, Есүсийн хайр нэгүслийг бид нар Бурхныг таньж мэдснээр Есүсийг таньж мэдснээр авч байгаа. Тэгэхээр эндээс миний хэлэх эхний зүйл юу вэ гэвэл Бурхныг таньж мэдснээр амар тайван, хайр нэгүсэл биднэрт ирдгийн шүү. Тэрнээс шинэ амар тайван, жинхэнэ тэр баяр хөөр, жинхэнэ хайр нэгүслийг Бурхнаас л олж авдаг. Яг хүн тодорхой хэмжээгээр байна. Хүний амьдрал байна. Гэхдээ жинхэнэ нэг тийм хизээч юуч болж исэн өөрчлөгддөггүй амар тайван. Хизээч юуч болж исэн нэг нэгүсэл, Бурхны нэгүслийг бид нар хаанаас хизээ авдаг вэ гэвэл зөвхөн ариун Бурхныг таньж мэдснээр, Есүс Христийг таньж мэдснээр л тэр нэгүсэл энэ амар тайван хоёр ирдэг. Тийм учраас бид нар энэ хоёр үгийг бид нар ялангуяа шинэ гэрээний загтлуудаас төгсгөл болон эхний хэсэг дээрээс мэдлэгийн хэсгээс нь уншиж байхдаа за энэ маш чухал зүйл шүү гэдгийг бодож байгаа хэрэгтэй. Тэгээд би 30 жилийн өмнө нэг Христ итгэлд үйлчлэл би ингээд явж байхад надад нэг Малайз найз байсан. Тэр ерөөсөө Бурхан минь та надад нэгүсэл өршөөлөө өгөөрэй гэж байнга залбирдаг байсан. Тэр яг залбирал надад айгүй тийм нэрэл үнэхээр Бурхны нэгүсэл нэг талдаа хэрэгтэй, нөгөө талдаа Бурхны өршөөл хэрэгтэй шүү дээ. Энэ хоёргүйгээр бид нар яаж амьдрах юм бэ? Яаж урагшаа явах юм бэ гэдэг зүйлийг айгүй тийм залбирлаараа надад ингээд зүгээр л зааж өгсөн. Тэгээд бид нар ч гэсэн бас бодож авах хэрэгтэй. Үнэхээр Бурхны нэгүсэл, Бурхны өршөөл, амар тайван биднэрт зөвхөн Бурхныг таньж мэдснээр л ирдэг юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За цааш нь 3-аас цааш нь харъя. За энд маш чухал зүйлс байгаа. Биднийг цог жавхлан эрхэм чанар руугаа дуудсан түүнийг таньж мэдхийн хэрээр. За тий бид нар Есүст итгэлээ. Эхний алхмаа хийлээ. Тэгвэл тэр алхам маань цаашаа яана гэж байна. Цаашаа явах ёстой гэсэн үг. Үргэлжлэх ёстой гэсэн үг. Бурхны бид нар улам илүү мэдэх ёстой гэсэн санаа энд шууд гарч иж байгаа. Бурхан биднийг цог жавхлан эрхэм чанар руугаа дуудсан түүнийг таньж мэдхийн хэрээр өдөр тутам, цаг тутам те Есүстэй ойрхон болж Бурхныг улам илүү таньж мэдэх тусам юу болдог вэ гэвэл түүний Бурхан хүч нь амьдрал ба сүсэг бишрэлд маань хэрэгтэй бүхнийг биднэрт сойрхож байдаг юм аа. Нэг өсөндөө бид нар итгэл дээр ирлээ, хүүхэд төрлөө гэсэнтэй адилхан нялх хүүхэд боллоо. Тэгвэл нялх хүүхэд цаашаа яаж өсөх ёстой вэ гэхлээрээ Бурхныг илүү таньж мэдснээр. Таньж мэдснээр Бурхан хүч нь бидний амьдрал болон сүсэг бишрэлд хэрэгтэй болгоныг сойрхож идэг гэж. Та бидний амьдралд өөрчлөлт хэрэгтэй. Та бидний амьдралд нэгүсэл хэрэгтэй. Та бидний амьдралд шинжлэлт хэрэгтэй. Тэр бүхнийг тэгвэл юу өгдөг гэж байна? Бурхан хүч. Нэгсэндээ Бурханы хүч нь өгж яадаг. Гэхдээ тэр хүчийг бид нар яаж авна гэж байна? Бурхныг таньж мэдэх тусам, таньж мэдхийн хэрээр нэгсэндээ Бурхныг бид нар улам илүү мэдэх тусам Бурхны хүч бидний амьдралд ажиллах боломжийг бид нар нээж өгдөг гэсэн. Хэрвээ бид нар Бурхныг мэдэхгүйгээр яваал байвал тэр Бурхны хүчийг өөрсдийнхөө амьдралд ажиллах боломжийг өгөхгүй, бид нар өөрчлөгдөхгүй, зүгээр яг итгэхийн хувьд л итгэсэн. Тэгээд цаашаа ахиц байхгүй, цаашаа дэвшил байхгүй гацж байгаатай адилхан ба. Тийм учраас бид нар итгэнэ гэдэг бол нэг асуудал. Харин Бурхныг таньж мэднэ гэдэг бол 2 дахь, 3 дахь дараагийн алхам байна. Тийм учраас л бид нар чуулган дотор номлол гэж байдаг. Чуулган дотор хийгдээд байгаа бүх зүйл маань Бурхныг л илүү таньж мэдхийн төлөө хийгдэж зориулагдаж байгаа. Хэрвээ бид нар зөвхөн итгээл тэгэл бүхэн дуусчдаг байсан бол энэ бүхэн бас тийм шаардлагатай биш. Харин тэгвэл бид нар зөвхөн итгэлээ гэдэг бол зүгээр л нэг бид нар мөнхийн улсын иргэн боллоо гэдгийг хэлж байгаа. Тэрнээс цаашаа бид нар Бурхныг улам илүү таньж мэдээд итгэлээрээ өсөөд, өөрчлөгдөөд, шинжлэгдээд явах ёстой. Тэр үйл явц маань яаж явагдав гэхээр Бурхныг таньж мэдхийн хэрээр гэж байна. Хэрвээ бид нар Бурхныг таньж мэдэхтэр хичээл зүтгэл гаргахгүй, Бурхныг илүү таньж мэдье гэдэг би надад хүсэл зориг байхгүй бол надад өсөл байхгүй гэсэн үг.
Би яг л нөгөө нэг хуучин байдлаараа л байна. Миний зан характер, миний зам байдал, үг хэл, миний үг үйлдэл итгэхийн хувьд л итгэсэн. Тэгтээ яг л нөгөө хуучин хүн шиг л байна. Тийм учраас Бурхныг таньж мэдэх гэдэг бол амьдралын туршид үргэлжилж байгаа процесс. Амьдралын туршид үргэлжлэх энэ үйл явцад бид нар зогсох ёсгүй гэсэн үг. Бид нар үргэлж урагшаа явах ёстой. Тэр хэмжээгээр миний амьдрал өөрчлөгдөн. Тэр өөрчлөлтийг Бурхан яаж хийдэг вэ гэхээр хүчээрээ Бурхан өөрөө хүчээрээ миний амьдрал болон сүсэг бушралд маань хэрэгтэй гэж байна. За энэ дээр хоёр хэсэг байна те. Бидний амьдрал гэдэг маань бодит талбар байгаа. Миний бодит амьдрал одоо миний үг хэллэг, хандлага. Нөгөө талдаа сүсэг бишрэл буюу би Бурхантай харилцаа нэгсэндээ сүнслэг харилцааны талбарыг маань хэлж байгаа. Тэгвэл зөвхөн сүнслэг харилцаанд маань хэрэгцээтэй зүйлийг Бурхан өгөө зогсдоггүй. Миний бодит амьдрал хэрэгцээтэй. Би Бурханыг мэдсэн, би Бурханыг таньж авсан гэдэг маань миний үгээс, миний хандлагаас, миний үйлдэлээс, миний эс үйлдэлээс харагдаж явах ёстой гэсэн үг. Би юуг хийхээр сонгож байна, юуг хийхгүйгээр сонгож байна гэдгээс маань би Бурханыг хэр таньж авсан хүн бэ гэдг нь л харагдана. Би өнөөдөр Есүст итгэдэг гэсэн мөртлөө миний амьдрал Бурханыг таньж мэдсэн хүний дүр зураг харагдахгүй байгаа бол өсөлтгүй зүгээр гаццсан л хүнтэй адилхан бол. Итгэхөд итгэсэн. Тэгтээ амьдрал нь өөрчлөлт байхгүй, ахиц байхгүй, шинжлэл байхгүй. Тэр хүн Бурханыг таньж авсан тэр процесс тэнд явагдахгүй байна л гэсэн үг. Тэгээ харамсалтай нь маш олон хүн би итгэжл байгаа бол болоо штэ гэж тийм хандлагатай байдаг. Би итгэжл байгаа бол би сулаанд яваад байх ямар хэрэгтэй. Би итгэжл байгаа юм чи би өөрөө л өөрийгөө болгоод явж ивэл болоо штэ. Би заавал хүмүүстэй ингээ хутгалдаад хүмүүстэй тэнд цулаанд очиод тэр хүмүүсийн дунд нь ороод ингээд яваад байх надад ямар шаардлагатай. Би өөрийгөө болгоод явж ивэл болоо штэ. Харин харамсалтай нь энэ бол ерөөсөө гаж буруу ойлголт. Өсөлт, дэвшил хаана явагддаг вэ гэхээр Бурханы ард түмэн цугларж байгаа тэр газар явагддаг. Хувь хүн өөрөө дангаараа өснө, өөрчлөгдөн, дэвшин гэж бараг байхгүй. Харин итгэж болно. Харин тэр хүний амьдралын Бурханыг таньж мэдэх гэдэг процесс явагдвал маш удаан явагдана. Үр дүн нь бас маш бага байна л гэсэн үг. Харин тэгвэл Бурхан яагаад чуулган гэдэг энэ бүтцийг бие бүрэлдэхүүнийг чухалчлаад энэ чуулганаар дамжуулж би энэ дэлхий дээр ажиллана. Чуулганаар дамжуулж би ариун сүнсээ буулгана. Чуулганаар дамжуулан би ариун сүнсийн бэлгүүдийг өгнө. Чуулганаар дамжуулан би сайн мэдээгээ тунгална гэдэг зорилго тавьсан бэ гэвэл энд ерөөсөө яг энэ Бурханыг таньж мэдэх процесс нь явагдж байдаг. Таньж мэдэх үйл явц энэ дотор явагдж байдаг. Чуулган дотор. Тийм учраас энэ дээр хэлсний дагуу Бурхан хүч нь амьдрал ба сүсэг бишрэлд хэрэгтэй бүхнийг бид нар сойрхож байдаг. Тэгээд цааш нь 4-р эшлэлдэр тэрбээр үн цэнтэй гайхамшигт амлалтуудаа та бидэнд хайрлсан учраас үүгээр нь та нар энд хорвоо дээрх ялзарсан хүсэл тачаалаас ангижран Бурхан чанарыг хуваалцагч болох учиртай гэж. За энэ дээр Бурхан бидэнд амлалтуудыг өгсөн гэж байна. За яг энэ хам сэдв дотроо ямар төрлийн мэдээж Бурхан маш олон амлалтуудыг өгсөн. Тэгвэл яг аль амлалтуудыг яг энэ дотор хамааруулан ярьж байна гэж харвэ гэвэл энд Бурхан үхлийг ялсан, гим нүглийг ялсан, гим нүглийн шийтгэлийг Есүс үүрсэн. Тэгээд амилсан гэдэгтэй холбоотой амлалтууд энэ дотор орж иж байгаа. Тэгвэл Есүс үхлийг бидний өмнөөс үүрээд тэгээд үхээд амилсан учраас Есүс өнөөдөр амьд учраас бид нар энэ хэлсний дагуу ялзарсан хүсэл тачаалаас ангижраад Бурхан чанарыг харуулдаг, Бурхан чанараар амьдардаг хүмүүс болох учиртай юм а гэж. Бурхан бидэнд амлалтыг өгсөн. Би үхлийг ялсан. Би гин нүглийг ялсан. Тэр хүлээсийг би ялсан учраас чи одоо бас ялсан гэдэг амлалтыг бидэнд хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр ялалт бидэнд Бурханаас амлагдсан учраас өнөөдөр бид нар хуучин амьдралынхаа, гин нүгэлтэй амьдралынхаа тэр хүсэл тачаалыг орхиод Бурхан чанарыг харуулж, Бурхан чанарыг үнэртүүлж, Бурхан чанарыг харуулж амьдрах учиртай гэж хэлж байна.
Тэгвэл эндээс миний хэлэх хоёр дахь зүйл юу гэвэл Бурхныг таньж мэдхийн хэрээр сайн байцгаана уу? Соосо. Бурхныг таньж мэдхийн хэрээр Бурхан хүч бидний дотор Бурхан чанарыг төлөвшүүлж идэг. Нэг ёсондоо Есүсийг таньж мэдэх хэмжээгээр Бурхныг таньж мэдсэн хэмжээгээр бидний амьдрал маань өөрөө төлөвшдөг гэсэн үг. Миний зан чанар, миний үг хэл, миний үйлдэл, миний эс үйлдэл Бурхныг таньж мэдхийн хэмжээгээр урагшаах ёстой гэсэн үг. Тэр хэмжээгээр би Бурхны хүч миний дотор ажиллана. Тэр хэмжээгээр Бурхан чанар миний амьдрал дээр харагдана гэсэн үг. За тэгвэл миний эхний хэлсэн санаа юу вэ? Бурхныг таньж мэдхийн хэрээр бидний амьдралд амар тайван, хайр нэгүсэл ирдэг. Үнэхээр тэр сэтгэл зүрхний гүнд байдаг амар тайван, тэр хайр нэгүслийг бид нар хизээ олж авдаг байвал Бурхныг Есүс Христийг таньж мэдснээр амар тайван нэгүсэл нэрдэг. Хоёрдугаарт нь Бурхныг таньж мэдхийн хэрээр Бурхан хүч миний дотор ажиллаад намайг төлөвшүүлждэг. Тэгээд би саяхан мэдээ уншиж хахад зүгээр л UB info дээр байсан зүйл л дээ. Монголчуудын тухай бичсэн нэг хүн байсан. Тэр хүн бид нар насанд хүрэх хэрэгтэй байна гэсэн юм. Та тэр мэдээг уншсан байна уу? Тэр хүний гол санаа юу вэ гэхээр насанд хүрнэ гэдэг бол зүгээр л биологийн тухай зүйл биш ээ. Зүгээр нэг 18 нас хүрэх, 20 нас хүрэхтэй нэг сургууль төгсөх зүйлийн тухай биш. Монголчууд өнөөдөр маш олон нь биологийн хувьд насанд хүрсэн. Харин даанч зан чанар нь, үг хэл нь, хандлага нь яг хүүхэд хിവэрэ. Тэгээ тэр хүн жижиг татсан байсан. За бид нар 60 нас гэж нэг амьдралыг ухаарад тэгээ 60 яг амьдрах гэж байгаа 61-т өгдөг гэдэг тийм хэллэг. Тэгэд яг харамсалтай нь монгол хүмүүсийн амьдрал маш олон яг юм ба. Амьдралыг ухаарахгүй, анзаарахгүй би яах ёстой вэ гэдгийг мэдэхгүй явсаар хагаад алдаа хийж явсаар байгаад амьдралынхаа ихэнх хугацаа дуусгадаг. Тэгээ нэг за одоо нэг юм ухаарлаа даа гэсэн чинь тэгээд чад хийгээд дуусчихдаг. Бид нар ийм байх албагүй. Бид нар ийм байх ерөөсөө ямар ч алба байхгүй. Бид нар Есүсийн нэгүслэр, Бурхны нэгүслэр амьдралаа өөрчлөөд, төлөвшөөд явах бүрэн боломжтой. Яг энэ дээр хэлсний дагуу би сая хэлж штэ. Бурхны нэгүсэл амар тайван, Бурхныг мэдснээр бидний амьдрал дээр амар тайван ирдэг. Тэгээд тэр Бурхны хүч нь миний дотор ажиллаж идэг, намайг төлөвшүүлж идэг. За тэгвэл яг одоо цааш нь энэ дээр Петр хэлж байгаа. Тэгвэл төлөвшөл гэж яг юу хэлдэг юм бэ гэдэг зүйлийг цөмөр эндээс маш харъя. 5 дугаар ишлэлээс хэлж байгаа. Иймээс та нар бүх талаар чармааж итгэл дээрээ эрхэм чанарыг. За энд нэг 8 зүйлийг хэлж байгаа заа юу. Бүх талаараа чармаагаад итгэл дээрээ эрхэм чанарыг, эрхэм чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ бие захирах чадварыг, бие захирах чадвар дээрээ төвчээрийг, төвчээр дээрээ сүсэг бишрэлийг, сүсэг бишрэл дээрээ ах トゥ угийн хайрыг, ах トゥ угийн хайр дээрээ бүгдийг хайрлах хайрыг нэмэгтэн гэж байна. Нэмнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Их болгох, олшруул, баг байгаа бол тэрийг нэм. Энэ нь тэгвэл яг түрүүний нөгөө өмнөх ишлэлээр бид нар уншсан Бурхан миний дотор ажилдаг учраас Бурхан тэрийг миний амьдралаас нэмэгдүүлэх чадaltaй. Бурхан миний амьдралаас илүү их зүйлийг энэ бүгдийг өсгөөд бүр нэг баг байсан болвол хөөх энэ ямар төвчээртэй хүн бэ? Хөөх энэ ямар бие захирдаг хүн бэ? Энэ ямар мэдлэгтэй хүн бэ? Эсвэл энэ бусдыг ямар хайрладаг, бусдыг ямар нэгүсдэг хүн бэ гэж бүр харагдтал нь Бурхан биднийг өөрчлөх чадaltaй гэсэн үг. Тэгээ энэ 8 зүйлийн тухай би харъя л да цөмөр. Та нар эхлээд хамгийн суур нь юу вэ? Итгэл байна. Би түрүү хэлсэн шүү дээ Есүд итгэнэ гэдэг бол бид нар зөвхөн эхний алхмаа л хийж байгаа. Сургуулийн 1-р ангид орж байгаа гэсэн үг. 1-р ангид орчвол 1-р ангид л байгаа дэвэл байх уу болно.
Гэхдээ тийм бас хүсвэштэй зүйл биш. Тэгвэл бид нар 1, 2, 3, 4-өөс цаашаа явах хэрэгтэй байдагтай яг адилхан хэрвээ бид нар итгэсэн бол бидний амьдралаас цаашаага үр жимс нь харагдаад бид нар төлөвшөөд өөрчлөгдөөд явах ёстой гэсэн. За итгэл дээрээ дараа нь юуг нэмэ гэж байна? Эрхэм чанар. За эрхэм чанар гэдгийг энэ дээр та нар доор байгаа зүйлс тайлбарыг харах юм бол 1-ийн 3 дугаар ишлэлээр байгаа тайлбар байгаа. Эрхэм чанар гэж онц гойд ёс суртахуунд зан чанарыг хэлнэ гэж байна. Энийг эрхэм чанар гэдэг. За эрхэм хүн гэж хэлж байгаа бол юу гэсэн үг вэ? Энэ хүн л онц гойд ёс суртахуунтай төлөв, төвшин, чигч одоо яг жанжин шугамаа барьж чаддаг тийм хүнийг яг энэ тэгвэл эрхэм гэж хэлээд байна. Тэгвэл итгэл дээрээ та нар тэгвэл ёс суртахууны зан чанарыг нэмээ гэж. Та нарын амьдралыг харах юм бол, үг хэлийг чинь харах юм бол, үйлдэлийг чинь харах юм бол энэ хүн ёс суртахуунтай хүн байна. Энэ бол чигч яг зөв шугамн дээр зогсдог хүн байна гэж хэлж чадхаар байх ёстой гэсэн. Эрхэм итгэл дээрээ эрхэм чанар. Эрхэм чанар дээрээ дараа нь юуг нэм гэсэн? Мэдлэг гэж байна. Мэдлэг. Биднэрт мэдлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Заримдаа харин харамсалтай нь за би итгэсэн л бол тэгэл надад мэдлэг нэг шаардлага байхгүй. Би итгэж л байгаа болоо гэдэг хандлагатай хүмүүс харамсалтай байдаг. Мэдлэг дээрээ өсөх хүсэлгүй. Мэдлэг дээрээ мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлгүй хүмүүс харамсалтай зөндөө байдаг. Би Есүд итгэж л байгаа л тэгэл болоо. Надад ийм ч мэдлэг, тийм ч мэдлэг надад хэрэггүй гэж боддог. Тэгвэл бид нар Библийг харах юм бол Паул, Петр энэ элчнэр яагаад үр дүнтэй үйлчилж чадсан юм бэ? Эдгээр Библийг маш сайн мэддэг байсан учраас Паулын загтлуудыг харах юм бол за Петрийн загтлууд ч гэсэн хуучин гэрээнээс шууд иш татаад ерөөсөө ингээл нааш чааш шууд иш татаа, шууд холбоо, шууд тайлбарлаад явж байгаа. Энэ хаанаас ирж байгаа? Мэдлэгээс ирж байгаа. Хэрвээ бид нар Библийг мэдэхгүй юм бол Бурхнаа мэдэхгүй юм бол бид нар хүмүүсийн өмнө зүгээр л нэг хоосон л харагдана. Мэдлэг маш чухал. Тийм учраас Библийн сургууль гэдэг зүйл чухал. Мэдээж энэ хэнд хэрэгтэй вэ, хизээ хэрэгтэй гэдэг бол дараагийн асуудал мөн. Гэхдээ мэдлэгийг дэндүү ойшоохгүй байдаг хүмүүс байдаг. Тэр бол буруу хандлага. Харин яг энэ дээр хэлсний дагуу бүр за итгэлийн тухай яриахаа болий. Зүгээр л ердийн амьдрал дээр хүн мэдлэггүй амьдрал яаж амьдрах вэ? Ажил мэргэжил дээр хүн тухайн ажил мэргэжлийн талаар мэдлэггүй бол яаж тэр хүн сайн мэргэжилтэн, сайн эмч, сайн багш, сайн техникч, инженер болох юм бэ? Боломжгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэгвэл итгэгч гэж байгаа бол биднэрт мэдлэг заавал шаардлагатай. Бид нар наандаж л Библийг мэдэх хэрэгтэй. Наандаж бидний бурхан би ямар бурханд итгээд байгаа гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хариулж чаддаг байх хэрэгтэй. Хүнд ярих чадвартай, боломжтой, чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй би мэдхгүй маань энэ пастораас асуу. Би мэдхгүй энэ хүнээс асуу. Би мэдхгүй гэд. Тийм байдал бол энэ дэндүү нөгөө л яг нэгдүгээр ангид л байгаад байгаа гэсэн үг. За тэгвэл цааш нь юуг нэмэ гэж байна? Мэдлэгийн дараа. Төвчээр. Мэдлэг дээр бие захирах чадвар гэж байна. Бие захирах чадвар. За энэ дахиад яг монголчуудад бүгдээр нь хэрэгтэй чадвар. Бие захирах гэдэгтээ үгээ, үйлдэлээ, эс үйлдэлээ. Эс үйлдэл гэдэг маань юу вэ? Ямар нэгэн зүйлийг хийхгүй байхыг хэлж байгаа. Одоо шил би шудраг бус юмд оролцохгүй байна гэдэг маань миний эс үйлдэл байна. Миний хажууд нэг хүнтэй би одоо шудраг бус юмд оролцъё гэж яхад би оролцохгүй гэж байгаа бол энэ бол эс үйлдэл. Гэхдээ зөв эс үйлдэл гэсэн үг. Тэгвэл бид нар яг ийм зүйлээр ч гэсэн бид нар бие захирах тухай ярьж байгаа гэсэн. Миний үг, хэл, хандлага, бодол, санаа бүх юм бие захирах хэрэгтэй. Дээрээс нь дараагийнх нь юу гэж байна? Төвчээр. Ямар нэгэн зүйлийг асуудлыг хүндч бай, хэцүүч бай, тэсээ туулаад эцэст нь хүртэл явна гэсэн үг. Би хэрвээ заа гэж хэлсэн бол хэлсэн аманда хүрдэг л байна гэсэн үг. Би яаж зовж исэн би яаж миний нөхцөл байдал би амлалтаа биелүүлэхэд чадахгүй юм шиг харагдсан байсан ч гэсэн би тултал нь би
заа гэж хэлсэн юм чинь би хийн. Үгүйгээ хэлсэн бол би үгүйдэл байх хэвээр. Тэрнээс биш хулбраал ингээл нэг тийм төвчээргүй зам бид нар гаргаж болохгүй гэсэн. Дараагийнх нь юу гэж байна? Төвчээр дээр юуг нэм гэж байна? Сүсэг бишрэл. За энэ сүсэг бишрэл гэдэг маань бидний яг итгэлийг яриад байгаа. Тэгээ Бурхныг хайрлах, Бурханд итгэх, Бурхан найдах тухай. Тэ? Нөхцөл байдлаа өөртөө найдах биш, хүнд найдах биш, харин би Бурхан найдаж байна. Миний Бурхан бол агуу хүчтэй. Миний Бурхан бол үнэхээр чадaltaй, нэгүүлсэнгүй, өршөөнгүй, бүхнийг мэддэг, бас надад сайнаар ханддаг, намайг хайрладаг Бурхан учраас би Бурхандаа найдаж байна гэдэг тэр сүсэг бишрэл. Одоо тэр итгэлийн талбар, сүнслэг талбарыг ярьж байгаа гэсэн. За тэгээд сүсэг бишрэл дээр та нар юуг нэмгэж байна? Ах トゥ угийн хайрыг гэж. Ах トゥ угийн хайр гэдэг нь ялангуяа яг энэ итгэгч ахын дүүс яг энэ итгэлийн ингээд нэг гэр бүл болоо явж байгаа хүмүүс бие биенийг хайрлах тухай. За энэ бол ерөөсөн маш чухал зүйл байна. Бидний дунд асуудлууд гардаг тий. Ойлголцохгүй асуудлууд гардаг. Бие бинийгээ ойлгохгүй эсвэл буруугаар ойлгох хэл амаараа янз юм гардаг. Харин энэ дээр хариулт нь юу гэж байна? Та нар бие бинийгээ хайрлаарай л гэж. Тэгээд дараа нь ах トゥ угийн хайр дээр юуг нэмэр гэсэн? Бүгдийг хайрлах хайр. Энэ дээр одоо ерөөсө бүх хүмүүсийг гэсэн үг тий. Итгэлэг итгэдэггүй гэж ялахгүй. Бүх хүмүүсийг эр юм гэж ялахгүй. Гадаад дотоод Монгол биш гэж ялахгүй. Бүгдээр ингэ тий. Баг жижиг том ялгаатай энэ том дарга энэ дарга биш те. Энэ эсвэл миний хамаатан биш тэгж ялахгүйгээр бүгдийг хайрлах хайрыг нэмэгдэн гэж. За энэ 8 зүйлийг би дахиад сануулъя. Нэгдүгээрт нь итгэл. Итгэл дээрээ эрхэм чанарыг. Эрхэм чанар маань юу вэ? Ёс суртахуунтай чанарыг хэлээд байна. Дараа нь мэдлэг. Бие захирах чадвар. Тэвчээр. Сүсэг бишрэл. Ах トゥ угийн хайр. Ах トゥ угийн хайр. Тэгээ бүгдийг хайрлах хайр. Энэ 8 зүйл. Хэрвээ энэ 8 зүйл бидний амьдралд элбэг дэлбэгээр байх юм бол ямар үр дүн гарах вэ гэдгийг юу гэж хэлж байна? 8 дугаар эшлэлээр. Та нар эдгээрийг өөрийн болгоо зогсохгүй. Улам өсгөж нэмэгдүүлсээр байвал бид бүгдийн эзэн Христ Есүсийг таньж мэдэх зам чинь дэмий хоосон үр дүнгүй өнгөрнө гэж үгүй гэж. Нэгсэндээ би итгэлтэй. Итгэл гэдэг суурин дээр энэ зан чанаруудыг те энэ ихэнх нь бол ерөөс зан чанар байна. Чадвар бол байхгүй. Нэгсэндээ бид нар хүн болгоноос гарах боломжтой гэсэн. Хэрвээ чадварын тухай ярьж исэн бол те надад тийм авиас нь байхгүй, надад тийм чадвар нь байхгүй гэж хүн хэлж болно. Надад тийм өгөгдөл нь байхгүй. Гэтэл энд байгаа зүйл бол ерөөсөө хүн болгоноос гарах боломжтой зүйл байна. Хүн болгоноос гарах учиртай зүйл байна. Тийм учраас би өмнө нөгөө удирдлагчийн тухай, удирдлагын тухай ярьж байхад те Библиэр тавьдаг шаардлага юу вэ гэвэл удирдагч хүн тавьдаг шаардлага бол ерөөсөө чадварын тухай шаардлага бол ганцхан шаардлага ба. Тэр шаардлага бол ахлагч хүн дээр тавигддаг маш өндөр шаардлага. Тэр юу гэвэл Бурхны үгийг заах чадвартай байх ёстой гэдэг ба. Бурхны үгийг зөв заах чадвартай байх бол ахлагч хүн тавигдж байгаа маш өндөр шаардлага. Тийм учраас та нарын хүн болгон ахлагч байх гэж битгий оролдоо. Энэ бол маш хэцүү ажил, өндөр хариуцлага. Та нар буцаага та нараас энэ зүйл хариуцлага нэхэн шүү гэж хэлдэг. Харин бусад шаардлагууд нь бол дандаа зан чанар байдаг. Гэр бүлийнхэн тухай, өөрийнхэн тухай, зан хандлагын тухай, үйлдэлийнхэн тухай дандаа зан чанар байна. Тэгвэл яг энэ дээр адилхан удирдагч хүн тавьж байгаа шаардлагатай яг адилхан итгэгч хүн болгонд те ямар зүйл яаж амьдрал Бурхан дотроос нь Бурханы хүч ажиллах вэ гэхлээрэ дандаа зан чанарын тухай. Итгэл дээрээс нь нэмээд ёс суртахуунтай бай. Тэгээд мэдлэгтэй бай. Мэдлэг гэдэг зүйлийг хүн болгон авах боломжтой. Тэрнээс биш би миний толгой ажилтдаг вэ гэдэг бол шалтгаан биш. Бурхныг таньж мэдэхтэй боломжтой. Ном байна, Библи байна, бүх юм байна. Хойш сууж байгаа зүгээр л тэр бол зүгээр шалтгаан. Дээрээс нь юу вэ? Бие захир. Төвчээртэй бай, сүсэг бишрэлтэй бай. Тэгээд бусдыг ах トゥ угаа хайрл, тэгээд бусдыг хайрл. Эдгээр бүгдээрээ ерөөсөө зан чанарын тухай. Ямар нэгэн чадвар явьяас
Би надад энэ өгөгдөл нь байхгүй гэж хэлэх зүйл энэ дотор байхгүй гэсэн. Бүх хүмүүс үүнийг хийх үүрэгтэй гэсэн. За тэгээд цааш нь хэлж जैन те. Хэрвээ энэ бүхнийг та нар өөрийн болгоод өсгөж нэмэгдүүлсээр байх юм бол нэгснэ та нарын амьдрал чинь те энэ 8 чанараар үргэлж дүүрээр бэлхаад байх юм бол та нарын Есүд итгэсэн гэж байгаа чинь хоосон үр дүнгүй байхгүй гэдэг. Заримдаа зарим хүний амьдрал үнэнхээр нэрээ өөрийгөө бодоод тэгж бод. За би ч Есүд итгээд миний амьдралаас юм гараагүй, өөрчлөлт гараагүй гэж хэлдэг. Харамслаа үнэн байд. Яагаад гэвэл магадгүй энэ 8 чанар дээр тэр хүн ажиллаагүй. Би яаж өөрийгөө төвчээртэй болгох вэ? Би яаж өөрийгөө би хянан захирч чадах вэ? Тэ би яаж үг хэлээрээ үйлдэлээрээ би яаж бусдыг хайрлах вэ гэдэг зүйлээр өөрөө магадгүй дутуу ажилласан учраас. Тийм учраас энэ дээр харин 9-р эшлэлдэр ингэж байна те. Харин эдгээрээр дутдаг хүн нь харалган, богино бодолтой, урдын гимнүглээсээ цэвэрснээ мартсан хүн юм а гэж. Хэрвээ энэ 8 чанар дээр ажиллахгүй, анхаарахгүй бол Есүс миний төлөө юу хийсэн бэ гэдгээ ойлгохгүй байна л гэсэн. Есүс миний төлөө өгсөн шүү дээ. Есүс намайг хайрлсан, Есүс намайг уучлсан шүү дээ. Есүс намайг миний бохор завааны цэвэрлээд намайг угаагаад за би чамайг цэвэрхэн болголоо шүү. Одоо чи ингээ 1-р ангид орсон шүү. Одоо чи цаашаа өсөөрөө 2-3 дугаар ангидаа цаашаа яваарай. Чамайг чи өсөө төлөвшөх ёстой шүү гэдэг зүйлийг хийж өгснийг мартсан гэсэн. Тэгээ энэ дээр тэр хүнийг их хатуугаар хэлсэн байгаа тийм. Эдгээрээр дутдаг хүн нь харалган, богино бодолтой, урдын гимнүглээсээ цэвэрснээ мартсан юм байна гэж. Хэрвээ эдгээр чанар дээр бид нар ажиллахгүй бол богино бодолтой тий бурхан юу хийж өгснийг харахгүй хөөрхий лөлтөл байдалтай байна гэсэн. За тийм учраас энэ 10-11 дэршлэлдэр тиймээс ахан дүүсээ дуудагдсан сонгогдсон гэдгээ баттахын тулд илүү их чармаалт гаргаж. Та нар эдгээрийг баримталж явбал яавч бүдрэхгүй. Нэг ёсондоо энэ 8 чанар дээр ажиллах юм бол хичээл зүтгэл гаргах юм бол та хэний ч өмнө тэ буруутгахдаггүй гэсэн. Та нэг төвчээртэй байлаа гэд буруутгах юм гарахгүй гэсэн. Та бие захирдаг байлаа гэд буруу хүн болохгүй. Та бусдыг хайрладаг байлаа гэд буруутгагдахгүй. Та мэдлэгтэй байлаа гэд буруутгагдахгүй. Тийм учраас эдгээрийг баримталж явбал яавч бүдрэхгүй. Эцэст нь бид бүгдийн эзэн аврагч Христ Есүсийн мөнхийн хаан тусад орох эрхэн та нарт бүрэн өгөгдсөн байна. Нэг өсөндөө энэ дээр юу хэлж байгаа нэхлээр бид нар би ийм мундаг зан чанартай байвал Бурхны хаан тусад орох юм байна гэдэг зүйлийн тухай яриаггүй гэсэн. Бид нар аль хэдийн орхон батлагдаад, хамгаалагдаад зөвшөөрөгдсөн. Аль хэдийн зөвшөөрөгдсөн, аль хэдийн Есүсийн нэгүслээр бид нар аврагдсан учраас одоо тэгвэл цаашаа бид нар өөрчлөгдөө те би бол шинэ хүн болсон шүү гэдгээ илүү харуул гэж байгаа. Тэрийг баттдаг гэсэн. Баттдаг гэдэг нь те би батлах гэсэн үг биш. Хэрвээ би аврагдсан гэдгээ батлая гэвэл те магадгүй жоохон өөрийнхөө хүчээр аврагдах тухай, өөрийнхөө хүчээр би өөрийгөө мундаг болгож харуулах гэсэн зүйлийн тухай ярьж байгаа юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ дээр бол те та айл хэдийн аврагдсан, уучлагдсан, чөлөөлөгдсөн, нэгүслэгдсэн гэдэг чинь гарцаагүй. Тэрийгээ зүгээр баттдаг. Тэгээд энийг амьдрал дээрээ харуул гэдэг. Яагаад гэвэл та нар мөнхийн улсад аль хэдийн орчжээ. Харин үнийг харуулад би мөнхийн улсын иргэн шүү гэдгийг харуулад амьдр гэж. За бид нар монголчууд гадаад амьдарч байхдаа бас нэг зүйлийг ярьдаг тийм. Би ганцаараа энд байгаа биш ээ. Би хэрвээ сайн юм хийвэл зөвхөн миний нэр гарах биш. Манай Монгол улсын нэр гарна гэдэг зүйлийг бид нар бодож амьдардаг. Муу юм хийсэн ч, сайн юм хийсэн ч. Яг тэрнтэй адилхан би хэрвээ Есүсийнх юм бол тэгээ би сайн юм хийвэл зөвхөн би одоо нэг тодорхой хэмжээгээр яригдахаас гадна Есүсийнх гэдгээрээ овоглогдсон учраас Есүсийн нэр тэнд гарна. Би муу байвал Есүсийн нэр муугаар хэлэгдэнэ. Би сайн байвал Есүсийн нэр сайнаар яригдана. Энэ бол авралын тухай ерөөсөө биш те.
сайн байснараа би аврагдах тухай, сайн байснараа би уучлалыг авах тухай ерөөсөө биш. Аль хэдийн уучлагдсан, аль хэдийн тэр бол асуудал шийдэгдсэн. Зүгээр л би уучлагдсан гэдгээ л харуулж амьдарч байна. Нэгсэндээ би Монгол улсын иргэн хүн шүү дээ. Би бол Монгол гэдэг овогтой. Монголоор би бахархаж амьдардаг. Би Монгол гэдгийг харуулж тэ ялангуяа тамирчин хүн тэ төрийн далбаагаа мандуулаад, төрийн дуулаад ихшиглүүлээд медалаа авна гэдэг бол үнэхээр гоё мэдрэмж байдаг баг. Яг тэрэн шиг би Есүсийн шүү гэдгээ харуулж, бахархуулж, дурдуулж, Есүсийн нэрийг ихшиглүүлж амьдрах юм бол энэ бол ерөөсөө бидний амьдралын зорилго. Тэгвэл яаж тэгж амьдрах вэ гэвэл төлөвшлөөрөө бид нар Бурхныг таньж мэдсэн гэдгээ харуулна гэсэн үг. Энэ миний хэлэх гэж байгаа 3 дахь санаа байгаа. 5-аас 11 дэх эшлэлээр төлөвшлөөрөө Бурхныг таньж мэдсэн гэдгээ харуул. Та хэр төлөвшсөн хүн бэ? Нөгөө нэг төрөний те насанд хүрсэн гэсэн мөртөө зан чанар нь үг хэлнэ, үйлдэл нь амьдралынхаа хэв маяг нь насанд хүрсэн хэв маяг байхгүй. Тийм биш. Харин миний амьдрал Есүсийн шүү гэдгээ харуулах байдлаар, баттгах байдлаар та нар амьдр. Энэ бол хаанаас ирдэг вэ гэхээр Бурхныг улам илүү таньж мэдснээр л гэж. Тэгэхээр энэ 11-ийн ишлэл дотор ингээ харах юм бол энэ Бурхныг таньж мэдэх гэдэг үг 3-4 удаа гарч байгаа. Тэгэхээр би дахиад хэлье. Бурхныг таньж мэднэ гэдэг бол зүгээр нэг удаагийн үйлдэл биш. Энэ бол амьдралын туршид үйлчлэх, үргэлжлэх ёстой процесс. Би өнөөдөр Бурхныг нэг чанарыг нь мэдэж авлаа. Тэрийг улам илүүх нэмнэ гэсэн үг. Би улам илүүх таньж мэдэх тусам би Бурхныг таньж мэдхийн хэрээр юу гэлээ төрөн? Бурхан хүч миний дотор Бурхан чанарыг төлөвшүүлж идэг. Хэрвээ би Бурхныг мэдэж авах, таньж мэдэх үйл явцаа зогсоох юм бол миний дотор нөгөө өөрчлөлтүүд чинь явагдахаа удаашрнаа л гэсэн үг. Тэгвэл Бурхантай хэн ойрхон байна? Тэр хүний амьдралд илүү өөрчлөлт байдаг гэсэн үг. Бурхантай хэн илүү ойрхон байж зууралдаж те Бурхан би танаас би үнэхээр та хин юм бэ? Та ямар чанартай юм бэ? Би таныг улам илүү мэдэж аммаар байна гэж хүсэл тэмүүлж байгаа хүний амьдралаас тэр өөрчлөлт нь харагдана гэсэн үг. Тэгээ би 3 хэлсэн зүйлээ дахиад сануулаад тийг өндөрлөө. Нэгдүгээрт нь Бурхныг таньж мэдснээр амар тайван хайр нэгүсэл ирдэг. Хоёрдугаарт нь Бурхныг таньж мэдхийн хэрээр Бурхан хүч бидний дотор Бурхан чанарыг төлөвшүүлж идэг. Нөгөө 8 чанар маань те. Тэгээд бидний төлөвшлөөр Бурхныг таньж мэдсэн гэдгээ харуулж амьдраарай гэж. Нөгөө 8 чанар маань итгэл, эрхэм чанар, мэдлэг, бие захирах чадвар, төвчээр, сүсэг бишрэл, ах トゥ угийн хайр, бүх хүмүүсийг хайрлах хайр. Хэрвээ энэ 8 дээрээ бид нэр ажиллах юм бол юу гэсэн бэлээ? Та бүдрэхгүй, та унахгүй, та ёстой нөгөө амжилттай байна гэж одоо зарим хүмүүсийн хэлэх юм бол тэгж л явна. Энэ 8 зүйлээр бид нэр ажиллах ёстой л гэсэн үг. Гэхдээ энэ бол өдөр тутам хийж явах ёстой, өдөр тутам анхаарч явах ёстой, баг багаар өсөж явах тийм процесс. Амьдралын маань туршид. Тэгээ бүгдээрээ итгэл дотроо насан туршицгээе. Итгэлээрээ хүүхэд байхаа болий. Итгэлээрээ нэг нялх хүүхэд шиг те авиралдаг, бусдыг ойлгодоггүй, бусдыг сонсож чаддаггүй, бие барьдаггүй, үг хэлээрээ бусд руу дайрдаггүй, өөрийгөө төвчдөг, бусдыг бас хүлээцтэй хандаж чаддаг тийм байцгаая. Тэгээ энэ бол үнэхээр яг төлөвшлийн маань тэмдэг тэндээс л харагдана. За бүгдээрээ хамтаа залбирая. Есүс эзэн минь танд бид нар баярлалаа. Үнэхээр та биднийг сонгож дуудсан, аварсан Есүс, та бидний төлөө бас бидний нүглийг өөр дээрээ үүрээд бидний авах ёстой байсан шийтгэлийг аваад бидний төлөө өөрийгөө өргөсөн Есүс танд баярлалаа. Та загалмаа дээр миний төлөө, миний өмнөөс, миний оронд үгсэн Есүс танд баярлалаа. Тэгтээ та үхлээс амилсан өнөөдөр та амьд эзэн учраас танд бид нар хандан залбирч байна. Тэг үнэхээр бид нар итгэлээрээ насанд хүрэхийг хүсэж байна. Итгэлээрээ бид нар төлөвшмөр байна. Та бидний итгэл дээр эрхэм чанарыг, мэдлэгийг, бие захирах чадварыг, төвчээрийг, сүсэг бишрэлийг, ах トゥ угийн хайрыг, бүгдийг хайрлах хайрыг та бид нэмж өгөөч. Тэгснээр эзэн бид нар таныг алдаршуулмаар байна.
бид нар таныг өдөр тутам улам илүүх таньж мэдхийг хүсэж байна эзэн минь. Тэгээд та бидний амьдралаар алдаршаараа, бидний амьдралаар дамжин Есүсийн нэр сайнаар хэлэгдэх болтугай эзэн минь та бидний амьдралаар алдаршаач. Тэг бүхнийг танд Есүсийн нэрээр даатхан залбирая. Амен.